Christmas Spread тавтан оролцооно. Өнөөдөр би та нарт Олмондын гурилтай буюу монголоор бүүлсийн гурил гэдэг ийм жигнэмэг яаж хийхийг зааж өгье. Энэ бол глютенгүү. За ер нь бол янз бүрийн жигнэмэг амт зүйл хийхийн өмнө бол 100-аа эхлээд халаах ёстой. Тэгэхээр 100-аа 175 Цельсийн градус халаагаад орхичихно. За тэгээд орцнууд бүгдийг ингээд хооронд нь бол нийлүүлээд зурчин. Би болохоор гурилан дээрээ сахарын нундгайгаа маслаа давсаа хийгээд зурчаад дээр нь болохоор маслаа хийгээд тэгээ ванилинийг хийж байгаа. Миний масл болохоор нэлээд жоохон тийм хатуу байсан учраас сэрээгээр утгаад нэг олигтоосаа нийлэхгүйсэн. Тэгээ би зориултын нөгөө юм зурдаг жигнэмэг зурдаг утгаараа бол зурж нийлүүлж байгаа. Гэхдээ ер нь бол болох л өстой доо. За бүгдийн сайхан ингээд нийлүүлснийхаа дараа хооронд ингээд сайн чахаад барьцалдуулаад тэгээ нэг том дугуй болгох чинь. Тэгэхээр өнөөдөр би яг та нарт ингээ олон янзаар хийж болно шүү гэдгийг үзүүлэхийн тулд эхлээд цангис гэд монголоор хэлдэг буюу cranberry гэж хэлдэг. Тэн дээр болохоор зэрэг оранжны буюу журжны ингээд хальсыг жоохон зорцсон байгаа. За тэргээ сайн хооронд нь барьцалдуулж нийлүүлээд ийм гонцгой хэлбэрт оруулж байгаа. Тэгээд зүсээд 100-ндаа хийх төмөр бодносон дээр парчмент цаас тавьсан байгаа. Тавихгүй ч байсан болно л доо. За нэг ингээд ерөнхийдөө нэг 12 ширхэг жигнэмэг гаргахаар л тооцож байгаа. Та нар өөрсдийнхөө нөхцөл байдалтай тааруулаад жижигхэн чийсэн болон том чийсэн болно. Ерөнхийдөө нэг хоорондоо нэг 3-4 см-ийн зайтай. Энэ болохоор хөөлгөгч орог болохоор нэг тийм хөөж тэлж нэгсүүд болохгүй жоохон хавтгай болдог. За нөгөөдг нь болохоор зэрэг хуруугаараа нүхлээд тэр дотор нь болохоор жимснийхаа чангалыг хийн. 3 дахь хэлбэр нь болохоор би олмонд буюу бүлсийнхаа самрыг гээд утгаараа жижигэлцэн тэр өрөмгийн ингээд дээр нь цацаад тавьчихж байгаа. За тэгээ нөгөө нэг хэлбэр нь болохоор зэрэг сэрээгээрээ ийм хээ гаргаж байгаамаа. За хэрвээ та нар Facebook үзэж байгаа юм бол жорн дийдэлтэй байгаа шүү. YouTube бичлэг үзэж байгаа юм бол жорн бол доотлолтой байгаа. Тэгээд дийлгээд өшөө өөр олон янзын хэлбэрээр яаж хийж болох вэ гэдгийг дураагаад хийгээрэй. За жимснийхаа чангалыг хийхдээ бол хитрхи их дүүргэн хийх юм бол 100-нд орохоор халаад нөгөөх нь жоохон буцалга маягт болоод хасгарч магадгүй учраас яг тааруулс хийгээд амсар дээр нь тааруулаад хийгээрэй. За ингээд 100-ндаа нэг 8-аас 10 минут харж байгаа дээдлийн өнгөн сайхан цайвар шаргал болоод ирэхээр нь аваад тэгээ төмөр дээр нэг жоохон нэг 5-10 минут хөргөөрөө. Яг гэвэл энэ маань хоорондоо нэг барьцалдаагүй тийм үүрсэн тийм жигнэмэг учраас халуунаар нь хөдлөх юм бол хугараад бутраад үрээд ижиж магадгүй. Тэгээ сайн хөргөсөн хойно нь эдээрээ энэ болохоор зэрэг ингээд тийм аман дотор ороод үрээд бутарсан тийм сайхан маслны амттай ийм сайхан жигнэмэг болд юм аа. За тэгэхээр та нар олмондны гурилаар глютенгүү яаж жигнэмэг хийхийг сурлаа. Энэ жорыг дагаад та нар жигнэмгээ хийж сураарай. Амтархан хүртээрэй.